За би 1980 онд анх Москвагийн олимп болж исэн. Хүүхэд одоо 10 жилийн сурагч байсан. Тэгээд бол Москвагийн олимпт бол одоо Монголын тамирчид яаж тоглож ирснийг бол харсан. Батүлэг ах бол одоо Кубын тамирчин Анхел Эрерэг одоо нокдаунд оруулж ирсэн. Отгонбаяр гавьяа тамирч Отгонбаяр бол одоо мөн Иракийн тамирчинтай тоглож ирсэн. Тэр юу харчаад бол анх одоо ер нь бол энэ бокс бол одоо их гоё спорт юм байна гэдэг тийм бодол бол төрж ирсэн. Харин дараа нь бол одоо манай ангийн бям цогт гэж хүүхэд байсан. Тэрний ах нь бол одоо ингээд боксын тэмцээнд орж байгаа, улсын аврагт орж байгаа. Тэгээ трийг одоо бүгд очиж үзье гэдэг. Тэгээ бид нар ангиараа шахуу ер нь хүүхдүүд байсан. Тэгээ очиж спортын төвөрөнд анх одоо боксын улсын авраг шалралт тэмцээнийг үзчихсэн. Тэрэн дээр мөн Батүлэг ах бол одоо Отгонбаяр, Инхбат ер нь бол одоо манай бүх сайн тамирчдын тоглолтыг бол тэнд хараад анхээрээс л энэ боксч бол гэсэн юм бодол анх төрөөд тэгээд 1981 онд бол анх боксын секцэнд орж ирсэн. Тэгээд анх бол одоо Алтан ууг багшийн секцэнд ороод бол одоо 3 сар бэлтгэл хийсэн. 3 сар бэлтгэл хийсний дараа бол одоо Оросын холбооны улсаас бол одоо Кислев гэж тийм багш ирсэн. Тийм болохоор бол одоо залуучуудын шгшөөгийг байгуулнаа. Одоо энэ секц бол хичээлэхгүй гэдэг үүднээс бол одоо манай секцний хүүхдүүдийг бол одоо хүчний гэмлэг рүү аваатсан. Хүчний гэмлэгт бол одоо 1000 сая багш Гамбот багшийн удирдлагын дор бол одоо бид нар бол бэлтгэл хийдэг байсан. 1981 онд бол хамгийн анх Орионы залуучуудын авраг шалралт тэмцээнд бол орсон. Орионы залуучуудын авраг шалралт тэмцээнд ороод бол одоо 2 дугаар байранд ороод тэр үед бол одоо 50 төгрөгөөр шагнуулж исэн. Тэр маань бол одоо их мөнгө одоо тэр 50 төгрөгөө одоо өрөх гээд ерөөсөө үрж дуусахгүй нэг тийм л байсан одоо. Тэгээ 1984 онд бол Дархан хотод болсон залуучуудын улсын авраг шалралт тэмцээнд анх бол төрүүлж алтан медаль авсан. Тэгээд бол ерөөсөө одоо энэ боксын спортоор эргэж буцалтгүй зориулж одоо энэ төлөөл амьдралаа холбоё гэсэн тийм бодол надад бол төрж исэн. Монгол улсын гавьяа тамирчин Азийн хошин авраг Барселоны олимпийн хүрэл медальтай Баяр сайхантай нэгэн үед хамт тоглож байсан. Баяр сайхны хувьд бол Баяр сайхан бол ер нь их хүчтэй тамирчин байсан. Ер нь бол тоглолтондоо бол маш их хүчтэй. Ер нь их төвчээртэй нөгөө тоглолтын төгсгөлийг бол маш сайн хийдэг. Ер нь олон тоглолтод бол хугацаанаас өмнө тамирчдыг бол хүн цогцолтоор бол ингэж гаргаж тоглодог байсан тамирчаа. За манай Баяр сайхан бол одоо Монголын боксчдын дундаас 60 кг-ын жинг одоо хадгалж хамгаалж явсан ийм шилдэг тамирчдын маань нэгэ 1984-өөс одоо 2003 оны дуустал бол би бол Гамбо багшийнхаа удирдлагын дор одоо хүчний гэмлэгт байсан. 1983, 84, 85 ер нь бол тэр үед бол одоо улсын хэмжээнд бол одоо их цөөхөн тэмцээн болдог. Өөрөөр хэлэх юм бол одоо улсын авраг, хотын авраг, тэгээд ганц нэг нэрмжит тэмцээнүүд бусд нь бол ихэвчлэн одоо гадаадад бид нар тэмцээн сургууль бэлтгэлээ хийдэг байсан. 1985 онд бол одоо Улаанбаатар хотод болсон социалист орны тэр үед бол одоо социалист орнуудын хэмжээний тэмцээн гэдэг бол их том тэмцээн болдог байсан. Одоо энэ улсын цэрэгт болсон залуу боксчдын нөхрөл тэмцээн гэдэг. Тэрэнд бол би одоо 57 кг-ын хэмжээнд төрүүлж алтан медаль авсан. Алтан медаль аваад бол одоо анх бол одоо спортын тэр жилээ бол спортын мастер мөн тэр тэмцээнд төрүүлээд олон улсын хэмжээний мастер юм цол бол хүртэж байсан. Мөн 85 онд бол одоо социалист орнуудын нийгмийн авилаас хамгаалах юм. Өөрөөр хэлэх юм бол одоо хүч нийгэмлэгүүдийн юм олон улсын тэмцээн бас Монголд болсон. Тэр тэмцээнд би мөн төрүүлж бол одоо алтан медаль авсан. Ер нь бол дэлхийн хэмжээний тэмцээнд бас 1985 онд бол оролцсон. Одоо спортын мастер Цэрэнэм, спортын мастер Алтансүх, спортын мастер Инхтер ингээ бид дөрвийн бүрэлдэхүүнтэй бол одоо дэлхийн залуучуудын аврах шалралт тэмцээнд бол манай алтан багш мань авч оролцож байсан. Тэнд бол би одоо Италийн тамирчинтай их л таарад бол хожигдож байсан. Гэхдээ бол ер нь бол анх удаага тийм ТV-ийн дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцоод бол тэндээс бол одоо маш их юм сурсан. Өөрөөр хэлэх юм бол одоо ер нь рингэнд яаж бие авч явахаас ахуулаад ер нь бол одоо гадаадын тамирчид ямар шоу бэлтгэл хийх юм бэ гэдгээс ахуулаад бол их юм сурч авсан. Мөн тэр жилээ бол одоо бид дөрөв Кубад болсон Кардово Кардины олон улсын тэмцээн гэж болдог байсан.
тэрнийг бол одоо тэр үед бол баг дэлхийн аварга гэдэг тэр тэмцээнд бол одоо бас анх удаага оролцоод бол Кубын тамирчдын бэлтгэл хийх мөн одоо Кубын тамирчдыг яаж одоо тоглож байгаа гэдгийг бол одоо ойроос харсан нь бол одоо бас одоо ингээд спортын өндөр хэмжээлд гарахад бол их нөлөөсөн гэж ойлгодог. Тэгэхээр 1986 онд бол мөн бил одоо Чехийн Устине Лабе гэх тийм олон улсын тэмцээн болдог жил бүхэн. Тэр тэмцээнд бол бас анхудаа очиж оролцсон. Тэгээ тэнд бол одоо мөн бас Кубын тамирчинтай таарсан. Ер нь бол одоо ингээд бодоод байхад бол тухайн үед бол одоо социалист орнуудын хэмжээнд бол тэмцээнүүд бол их өндөр нэр хүндтэй юм чансаатай тэмцээнүүд болдог гэсэн. Тэр тэмцээнд л одоо медаль авсан юм уу эсвэл тэр тэмцээнд оролцож байсан юм тамирчид бол над нь бол одоо ингээд ТV аврагт юм уу дэлхийн авраг олимпиад бол медаль авчихсан юм байдаг байсан. Би тэнд бол одоо Кубын тамирчин дэлхийн болон олимпийн аврагт тийм Меса гэдэг тамирчинд таарсан. Багш маань бол хэлжсэн. За энэ бол одоо хоёр тийшээгаа бол их заимчдаг юм тамирчин чи бол одоо ирэнгийн шахчил ер нь бол ажил ахтай бол мөн хамаагүй дайрч байгаад бас огтуусан тийм зохилт мөхөлтөнд орчих магадгүй. Тийм болохоор бол гар дээр их хянуур тоглоно шүү гэсэн. Тэгээд бол ер нь бол яг багшийнхаа хийснээр тоглосон. Гэхдээ бол би бас мэдээж яг тэр үед бол бас нэг төв дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд бол бас бэлтгэдэг байсан гэдгээ бол ухаарсан л да. Өөрөөр хэлэх юм бол тэр тамирчин бол намайг бол одоо их хуурсан. Одоо зүгээр бүхэн юугаараа ярих юм бол одоо юм хуурах мэхүүдийг хийсэн гэж болно. Тэгээд бол хэдийгээр тэнд хожигдсансэн бол ер нь тэмцээг сайхан болоо тэнд бол одоо ер нь бас л Кубын нэг нөмрүүд, Оросын нэг нөмрүүд мөн Солонгос бусад орны их олон тамирчдаас бол одоо туршлага биднээс үед бол ер нь тамирчид маань бол одоо ингээд тэмцээнээс тэмцээнд ороод ингээд тоглоод хожигдтойгоо болно ш. Тэндээс бол одоо хүмүүсийн яаж тоглож байгаа, яаж бэлтгэлээ хийж байгаа, яаж багштайгаа лапанд орж байна, ер нь алхаа гიშгэ, ер нь бие авч явах байдлаас ахуулаад бол их олон юм бол ингээд сурдаг. Энэ 7 онд бол одоо ингээд хамгийн эхэлж бол одоо Германд болсон одоо химийн цом олон улсын тэмцээнд бол би очсон. Тэнд бол одоо Германы хоёр тамирчин ялаад одоо хүрэл медаль авчихсан. Мөнгөн медалийн төлөө бол одоо надтай сүүл олимпиад одоо медаль авсан, мөнгөн медаль авсан Германы тамирчин дэлхийн аварга Рудольфтой тоглосон. Тэр тоглолт бол одоо Рудольф бол одоо харьцангуй дөнгөж шин залуу дэлхийн залуучуудын аварга илүү Европын аварга болчихсон тийм үе нь байсан. Нутгийн дивизэн дээр болооч ер нь бол бид хоёр бол бас яг харьцангуй бол их ойролцоо тоглосон л доо. Тэгээд бол одоо 4-1 харьцаатайгаар бол би хожигдчихсэн. Тэгээд бол Германы тэмцээнээс бол одоо хүрэл медаль авчаад Чехийн тэмцээнд оролцож исэн. Чехийн тэмцээнд оролцоод энэ чэнэ хурж ирээд бол одоо Улаанбаатарт бол Улаанбаатарын олон улсын тэмцээн гэж бол одоо их том тэмцээн болдог байлаа. Куб, Орос, Герман, Чех, Болгар, Ардчилсан Солонгос гэдэг ер нь бол одоо социалист орнууд ихэвчлэн одоо сайн тамирчтай явуулдаг. Тэр тэмцээнд оролцоод бид нар бол дараад нь нэг сар хэртэй бэлтгэл хийсний дараа бол одоо Ардчилсан Солонгос руу бол тэмцээнд оролцдог. Ингээд ер нь бол нэг тийм график маягаар бол одоо төлөвлөж. За тэгээд 87 оны хамгийн том одоо миний амжилт бол одоо Азийн авраг шалралт тэмцээн болсон. Кувейтэд. Тэгээд тэр үед бол одоо Кувейт гэдэг чинь бол одоо нэг тийм нефтийн тийм баян улс. Ер нь бол их тэмцээнийг бол их өндөр хэмжээний тийм тансаг зохион байгуулсан. Тэр тэмцээнд бол бид гур бол одоо гуруулаа их амжилттай оролцсон. Нийт одоо 20-од багаас бол манай баг бол одоо 4-р байранд бол шалгарч байсан. Нэг алтан медаль, 2 мөнгөн медаль авсан. Шударгын тоглолтод бол одоо Индонезийн тамирчинтай таарсан. Тэр тамирчны тоглолтыг бол урд нь харж байсан. Ер нь бол одоо их надаас арай намхан тийм лагс биетэй их дайрч савж одоо надтай стил таарахаар тэгж тоглолт юм байл. Харин яг рингэн дээр гараад тоглосон чинь харин эсрэгээр надтай дайрах биш надаас бол зугтсан. Тэгээд нүдэнд нь ингээ харахад бол ер нь бол ингээд айж байгаа гэдэг нь бол одоо мэдэгдээд байсан л. Тэгээд ерөөсөө ингээ зугтаад ерөөсөө болчихгүй бас. Би бол одоо болонд нь шахаж байгаа 3 ч удаа бол нагдаванд оруулсан. Тэгээ одоо ингээд цаг дуусахад бол одоо шүүгчийн саналаар 5-0 харьцаатайгаар хоцсон. За манай хоёр тамирчин бол одоо хоёулаа бол бас амжилттай тоглож байгаад финалд бол одоо гуруулаа үлдээд манай энх хот амар жаргал хоёр маань бол одоо Өмнө Солонгосын тамирчтай таарч бол оноогоор хожигдсон. Ингээ бид нар бол одоо нэг алт 2 мөнгөн медальтайгаар бол Кувейтээр ингээ буцаж багаараа 4-р байранд орж ер нь бол одоо ингээд монголчууд бол хүчтэй юм байна гэдгийг бол харуулсан.
А тэнд бол одоо бас нэг сонирхуулаад хэлэхэд бол манай элчин сайдын яам байхгүй байсан. Тухайн үед бол монголчууд бол Кувейт дээр нь баг очиж үзэж байгаагүй. Баг Монгол гээд тэд нар бол одоо бас Чингисийн үеэс бол үлдсэн Чингисийн баатруудын үр удмын тийм цус байдаг юм байлээ. Хүмүүс үрж ичээд бол ингээ биднэрт бол одоо ингээд энд бол Чингис Монголын цус байгаа гэдгийг бол одоо зүгээр тийм араб маягаар биднэрт бол ойлгуулж ирсэн. Тэг үнэхээр одоо тийм баян тансаг тийм сайхан ор юм байлээ. Тэмцээн сайхан болсон. Ингээд бол одоо бид нар тэр тэмцээний дуусгасан. Харин сүүлд нь одоо сонсоход бол тэр Азийн аврах шалралт тэмцээний одоо хамгийн шилдэг тамирчнаар бол намайг тодруулсан юм байлээ. Тэрийг бол манай Батар өгш маань сүүлд одоо сэтгүүл авчираад чи баяр сайхан одоо Азийн хамгийн шилдэг тамирчнаар шалгарсан байлээ шүү гэд хэлж ирсэн. За тэгээд 89 он 90 он байна. 90 он 91 онд бол одоо ингээд цуврал тэмцээнүүдэд орж ирсэн. Улаанбаатарын олон улсын тэмцээн байна. За тэгээд Куб руу очиж тэмцээнд оролцож ирсэн. За Сиднейд болсон дэлхийн аврагт оролцож байлаа. Москвад болсон дэлхийн аврагт бид нэр оролцсон. За би хоёр дэлхийн аврагт оролцоод бол хоёуланд нь бол одоо шагналт байранд орж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол медалийн төлөө тоглоод бол хожигдж байсан. А Москвад бол одоо Кубын тамирчинд одоо Хулио Гонсалес гэх тамирчинд бол оноогоор хожигдж байсан. А Сиднейд болсон дэлхийн аврагт бол одоо Өрмөний тамирчин, Европын аврах тамирчинд бол бас оноогоор хожигдж байсан. Тэгээ ийм тэмцээнүүд оролцоод бол ер нь бол одоо тэмцээний бол одоо нэлээд тийм баялаг тийм туршлагатай. Өөрөөр хэлэх юм бол одоо ямар ч орны ямар ч тамирчинтай одоо тоглох хэмжээнд бол хүрчихсэн байсан. Одоо би нэг удаа цугларалтанд авч гарч бэлтгэл хийлгсэн 90 оны хавар. Нэг сарын бэлтгэл хийгээд бид одоо юунд хардтай амралтанд бэлтгэл хийгээд тэгээд тэндээсээ дараа нь одоо Пекиняны сом гэдэг тэмцээнд авч явж байсан. За энэ одоо бэлтгэл бол маш их чанартай болсон гэж өөрөө ярьдгийг. Тэгээ одоо тэр Пекиняны сом тэмцээнд очиод Солонгосын тамирчныг бол ингээд духанд нь хүртэл ингээд зогож хүн цогцолтоор бол ялж Пекиняны сом тэмцээний 60 кг хэмжээнд аврагуулж байсан. 88 оны Олимпиадад одоо маш олон тийм нокаут одоо бие бинийгээ нам зогсон, мөн гимтээсэн, цус их гарсан юм болсон. Ер нь 92 оны Олимпиад бол одоо боксыг оруулна оруулахгүй дээрээ тулж исэн. Тэгээд бол олон улсын Олимпиадаас бол боксыг оруулъя. Тэрнээс наан бол одоо энэ бэлийг толгойн хамгаалт энэ юм хийжээ гэдэг. Тэгээд зарим одоо муу сайн тамирчтай шигшиж одоо ингэж тийм оруулж явах тийм болцлыг бол олон улсын Олимпиадаас өгсөн гэсэн. Энэ дагуу бол одоо ингээд боксing бэлий бол одоо ингээд зохиход бол 25% хүчийг 75% хүчийг сулруулдаг. Одоо ингээд бэлийг зохиход 75% хүчийг сулруул. Толгойн хамгаалт бол одоо 25 ингээд одоо нэгсэндээ зохиход бол одоо 100% одоо хүчийг зохилтын хүчийг сулруулах тийм бэлий толгойн хамгаалттай болсон. Мөн тэр үед бол одоо ингээд нэг жинд бол одоо 32 тамирчин оролцохоор бол одоо ингээд шигшигдэж одоо тэрийг бол одоо ингээд твээс шалгаруулж ингэж зохион байгуулахаар бол одоо үүрэг даалгавар өгсөн юм байна лээ. Миний хувьд бол одоо 92 онд бол одоо Филиппинд болсон одоо сүүлчийн шалгуур тэмцээнд бол оролцож мөнгөн медаль аваад одоо Олимпиад орох эрхээ авсан. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээд манай жинд Аз ТВ-с 6 тамирчин орсон. Би бол одоо 6 дугаар номероор орж ингэж бол эрхээ авчихсан. Энд бол одоо нэг зүйлийг хэлэхгүй болохгүй. Яг 90 он гараад 91 гээд бол одоо бас зах зээл шилжчихсэн. Бид нүсийн бас одоо тэмцээн уралдаанд явдаг тэр байдалч ховор болсон. Ер нь бол одоо бас цугларалт бас хөрөнгө мөнгөний асуудал бол нэлээд хүнд болсон л доо. Тэгээ одоо Филиппинд болох одоо сүүлчийн шалгуур тэмцээнд оролцоход бол зардан мөнгөний асуудал бол одоо олдохгүй бол хэцүү байсан л да. Тэгээ одоо манай Утган Баяр Гавьяат бол одоо тухайн үед бол манай бокс холбооны ерөнхийлөгч байсан одоо Морины шанс компани захирал Зориглон хоёр бол одоо уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөлтөөр дээр очисон байгаа. Тэгээ Утган билег захиралтай уулзаад бол одоо ингээд бид нар тамирчтай тэмцээнд явуулах гэсэн юм одоо ингээд Олимпийн ирэх авах тэмцээн юм байгаа. Энэ тэмцээнд одоо хөрөнгө мөнгөний асуудлыг туслаач гэсэн юм санал тавьсан юм байна лээ. Харин одоо Утган билег захирал бол одоо бас тухайн үед бол Эрдэнэт бас хүнд байдалтай байсан. Тэгээ одоо ингээ хөрөнгө мөнгөний асуудлыг одоо шийдэхэд бол их хүнд байдалтай байна гэсэн тийм юмыг бол одоо манайханд бол ойлгуулсан. Харин манай багш одоо Утган Баяр багш бол одоо ингээд үгүй энэ чи бол одоо ингээд танаа нутгийн одоо би өөрөө завхны хүн л дээ. Тэгээ завхны ийм сайн тамирчин байгаа. Одоо энэ хүний энэ Олимпийн ирэх авчих юм бол одоо Олимпиас медаль авах юм магадaltaй юм байна. Та бол одоо туслаач гэдэг бол
нэлээ тийм шалсан байсан. Сүүлд нь бол одоо талигаач отхон бэлгүй бол надад ярьжсэн л да. Танай отхон баяр чи одоо ерөөсөө манай өрөөнөөс гарч ирэхгүй заавалчгүй та энэ мөнгөний асуудлыг шийдэхгүй бол одоо бид нар ерөөсөө болохгүй нэ гэжсэн. Тэгээ одоо ингээ манай нутгийн хөөхт байгаа, завхны хөөхт байгаа гэдгийг хэлсэн. Тэгээ би бол одоо ингээд 500 зардлыг шийдсэн шүү гэж сүүлд нь хэлжсэн л да. Үнэхээр одоо ингээд тухайн үед ямар нэг байдлаар зардал шийдэг бол монголчууд бол одоо олимпийн нэг медальгүй байх байсан болов уу гэж би боддог. Тийм болохоор одоо би одоо талигаач отхон бэлэгт бол одоо үнэхээр одоо баярлж явдаг. Үнэхээр одоо миний олимпийн медаль, миний амьдрал, миний одоо энэ боксд оруулсан хувь нэмрийг бол одоо тэр хүний хүчинд одоо би бол үди зэрэгтэй явж байгаа гэж би боддог. 3倍の私は日本から来た元と言います。モンゴルの合宿は Би Японоос ирсэн боксинг дасгалжуулагч. Миний нэрийг Мото гэдэг. Монголд их хүйтэн байгаа боловч эрдэнэ сайхнаас нөхрийхэд иргэд халуун дулаан сэтгэл их таатай байна. Боксинг авраг баяр сайхан бид хоёр олон улсын тэмцээнүүдэд тоглож байх үеэсээ л өнөө хүртэл нөхөрлөж байгаа юм. Найздаа болон Монголын ард түмэнд 800 жилийн аминдыг хүргэж байна. いろいろ喋ったりしてました。最後にモンゴルの建国800年おめでとうございます。バルタイ。 Баяр сайхандаа ингээд бэлтгэл хийгээд ингээд байж хахад ер нь бол хүн ингээд адилхан ингээд цуцаад байж хах чи ингээд тэр чи тоглолтог 10-аас 10 улам ингээд чангарч явж байдаг хүн өртөө. Хүчтэй тоглолттой одоо их дайчин ажиллагаатай зоригтой одоо ийм тамирчин байсан. Одоо ийм ч учраас одоо олимпийн наадмын медаль авахд одоо их дөхөн байсан. Тэгээ Филиппинээс бол одоо олимпийн ирэх авсан. Энэ бол одоо миний хувьд бол одоо бас одоо хамгийн сүүлчийн том тийм боломж байсан. Одоо тэр үед бол одоо 27 настай байсан. 27 нас гэдэг бол одоо спортод бол бас харьцангуй бол одоо тийм нэлээ тийм ахмад насанд ордог. Тэгээ энэ боломжийг ашиглахын тулд бол би үнэхээр одоо бэлтгэл сургуулийг бол одоо маш сайн хийдэг байсан. Тэгээ манай аав бол одоо ер нь бол одоо тэмцээн болгоныг бол ингээ очиж үздэг байсан. Зарим үед арайч спортын зааланд орж ирээд ингээд бэлтгэл хийхийг харахгүй юм биз. Би тэгээд та одоо бас арай юу болж байна гэх. Тэгээ ер нь бол одоо ингээд тэмцээний тим шүүгч, ийм дасгалжуулагч тэр хөдөөний тамирч тэр сайн тоглосон энэ жоохон лөвөрдүүлчлээ инглээ тэглээгээд бол бүгдийг бол их сайн ярьдаг байсан. Тэгээ өглөө ингээд жин үзүүлэхэд бол манай дүүнэрээр бол одоо ингээд над бол одоо ингээд тийм одоо харшил гамбиртай тийм харшил тийм халуун цай авчирчдаг байсан. Би бол одоо жингээ үзүүлээл тэгэл нэг ресторанд орохоос өмнө бол одоо нэг аав яасан хоолыг идээд бол одоо тодорхой хэмжээгээр тэнхирдэг. Тэгээ сүүлдээ бүр дасал болцсон. Тэр хоолыг л идэхгүй бол болохгүй. А бид нар гадагшаа тэмцээн жоохот бол одоо аавынхаа яасан тийм шуудзыг бол авч явдаг байлаа. А тэгээд тэр шуудзаа бол одоо бид нар бол тэмцээн жингээ үзүүлчихэд бол баг зэргийг идээд тохируулаад ингэж бол бэлтгэл хийдэг байсан. Тэгээ 92 он одоо олимпийн жил байсан. Аавч л одоо бас хэлжсэн одоо миний хөө одоо энэ жил одоо сайн зүтгэх хэрэгтэй гэд. Тэгээ намайг гэрт үед очиод зарим үедээ ингээ гэртээ амрахад бол манай дүүнэр хүртэл одоо ингээд өрөөний хаалх хаачаал бол намайг ингэж амраад ер нь бол одоо манай ар гэрийнхэн бол одоо энэ бүхий л болцоогоор бол одоо ингэж харж ханддаг байсан гэж бол би бол ойлгодог. Тэгээд олимпийн өмнө одоо бид нар бол одоо Германд болсон тэмцээнд орсон мөн нөгөө орох ёстой бүх тэмцээнүүдэд ороод хамгийн наан бол одоо 6 сард одоо энэ улаан удид болсон тэмцээнд бол оролцоод бол улаан удийн тэмцээнээс бол би мөнгөн медаль авсан. А тэнд бол одоо жин өгсөж ороод бол нэг бүрээдийн тамирчинд бол хожигдсон. А тэгээд олимпиад очиод бол одоо бид нар бол олимпийн тосгонд байрлсан. Тэнд бол одоо бүх чүүл бүх орны тамирчидтай тэнд байсан. А манай боксийнхны нэг онцлог бол олимп эхлээл бокс эхэлдэг. Дуустал бол одоо бокс үргэлжилдэг. Одоо нэг 2 өдөр юм уу 3 өдөр үргэлжлээ дуусна гэсэн тийм байхгүй. Ингээд одоо тамирчид бол жингээ барайл байгаад идэг. А яг олимпийн медалийн төлөө тоглолтод бол одоо маш их тийм хариуцлагатай тоглолт байсан л да. Тэр бол одоо Танзаны тамирчин байсан. Намайг бол харьцангуй тийм залуу тамирчин.
Тэгээ бол манай багш бол намайг бол одоо сэтгэл зүйн хувьд бол их зоригжуулсан л да. Түүх ярьжсэн 80 оны Олимпиад бол одоо Баттар Жамган ах хоёр ч нь бол одоо ингээд Танзаны тэмцээчдэд дараалан ялагдчихсэн байгаа шүү ярьсан. Чи одоо энэ тэр хоёр тэмцээнийхээ бол хариуг авах хэрэгтэй. Энд чи бол одоо бүх одоо хүч болцоогоо бол гаргаж тоглох хэрэгтэй гэсэн юм бол. Миний хувьдсэндээ бол одоо үнэхээр одоо энэ бол сүүлчийн боломж гэдгийг бол ухаарч байсан. Тэгээ жингээ үзүүлчихэд бол одоо нэгдүгээр одоо хоолой хамгийн түрүүнд бол одоо маш зөв тохируулсан. Одоо хичнээн одоо хам цангаж ясан гэсэн шингэнээ тохирууллаа. Хичнээн өсөж байсан гэсэн одоо хоол ундаа тохируулж ялаа. Тэгээ манай багш маань бол надад одоо ингээд массаж хийж байсан. Хөөл гар ерөөсөө ингээд бараг л миний хажууд л хамт бараг хонхон холгоол ингэж л юм үнэхээр одоо анхаарал халамж бол тавьж байсан. Тэгээд би бол одоо тэр Танзаны тамирчинтай одоо эхний раунд гараад тогс урд нь бол тэр хоёр ч удаа ялт байгсан. Тэрийг бол харж байсан. Ер нь нэлээ тийм холбоос цохилт сайтай хүчтэй тийм зөгтөг. Дороос бол одоо их үлгэж их айхтар зөгтөг байсан. Тэгээ бол нэлээ гар дээр бол одоо яг тийм давшингүй маягаар бол одоо дайрч тоглоно гэсэн тийм тактик бол суулж гарсан. Тэгээд бол одоо ер нь бол одоо хамгаалтан дээрээс хамаагүй одоо хүчтэй зохиод байх одоо хүчтэй гэдгийг харуулахын тулд одоо эхнээс нь л одоо хүч гаргаж бол ажилласан. Mongolia in the red corner representing Mongolia. Namgil Bayarsaikan. En el racó blau representant Tanzania. Dans le coin bleu représentant la Tanzanie. In the blue corner representing Tanzania. Haji Matumla. Els jutges del combat seran els senyors Minutoli d'Itàlia, McDougall de Canadà, Narsi de la Índia, Chevamé de Tunísia i Papac d'Austràlia. Director de combat, el senyor Valle d'Espanya. Break! Stop! Break! Box! Break! Stop! Break! Box! Break! Box! Stop! Okay, box. Break! Stop!
Техний 10 раунд бол одоо ингээд дуусахад бол одоо компьютероор шүүдэг байсан. Тэгээд ингээд манай багш нар бол ингээд харахад бол замарцсан чи 2 оноогоор хожиж явж байгаа юм шиг байсаа. Одоо ерөөсөө энэ темпээ алдалгүй одоо 2 дугаар раунд бол төвшөө сайн ажиллах хэрэгтэй. Төвшөө сайн ажиллахдаа 2 оноо гэдэг бол ерөөсөө 2 цохиулаад эргүүл алдчихин. Тийм болохоор сайн ажиллах хэрэгтэй гэсэн. 2 дугаар раунд бол одоо би бол нэлээд сайн бол одоо сайн ажилласан. Ер нь бол одоо өөртөө байгаа нэлээд хүч олцсон. Ер нь хамгийн хүч юу гэдэг тэрийгэ гаргасан. За тэгээд 2 дугаар раунд дуусахад бол одоо 3-4 хоногор бол хожиж өгдгийг л хэлсэн. Тэгээд 3 дугаар раунд эхлэхэд бол одоо би бас нэлээд тодорхой хэмжээгээр бол суйлцсан, бас нэлээд жин хассан. Тэгээд бас хоол ундаа тохируулж байгаа ингээд бол шингэн жоохон багтсан юм уу? Нэлээд жоохон тийм шингэний дутагдалт бол орцсон байсан. Тэгээд одоо ам зайсан уснасаа хүртэл жоохон ууж хагаад. Тэгээд 3 дугаар раунд бол одоо за ер нь одоо тэгэл байгаль бүхэл болцоогоо дайрч ажилласан л да. Хамгийн сүүл харин багш бол одоо тэгээд зарим зохилтын бол зайлаад одоо хойшоогоо ингээд ажиллаж байгаа гэсэн. Тэгээ би бол баг анхудаага л ер нь
миний нэг онцлог бол гараал би одоо уршаага дайрч тоглодог. Тиймд бол би одоо ер нь бол одоо их цөөхөн хойшоогоо ухар тоглодог байсан. Ганц нэг одоо зохиолтын зайлж одоо хий зохиолж одоо өөрөө тэр хооронд амрах юм уу тийм нэг тактикийн тоглолт хийсэн. Ингээд бол одоо яг нэг ер нь бол нэг сүүлийн 30 секунд гэж багш хашгирахыг бол сонсч байсан. Тэгээд нэг 20 секунд болсон. Таны 10 секунд өнгөрчөөт л шүүгчл стоп гэдэг команд өгөөд ингээд над руу ингээд хараад яасан. Тэгээ ингээд бэлэгээр ингээд дараад үзэхэд бол одоо ингээд цус гарч ирсэн. Тэгээ ингээд дээшээ харахад бол өдөл нь 2 секунд тутайсан. 2 секундын өмнө чарай хасахгүй л гэж бодсон. Тэгээд бол одоо эмнэлгийн шүүгч бол одоо эсвэл стоп команд эсвэл одоо бокс команд өгдөг тийм дүрмтэй. Тэгээ би бас дотроо сандарч л байсан ингээ хартал одоо бокс команд гэсэн. Тэгээ бол ингээ 2 секунд дуусаад. Тэгээ багш нар очсон чинь за сайн тоглосон гэсэн. Тэгээ би одоо яасан бол багшаа гээд тэгсэн тэгэл багш бол одоо ингээ ийш тийш хараад за мэдхгүй одоо яас бараг хоцсон байгаа гэхдээ одоо бас сүүлчийн ганц нэг зохиолчлаа энэ гэдэг тийм хэлжсэн. Тэгэл одоо тэр болтол одоо ингээ сэтгэл хэдэн секундс одоо ингээ сэтгэл төгшөөл одоо зүрх их ажилласныг хичээлэхүү. Тэгээ дээрээс нь бол одоо зүрх төгсөжсэн. Ингээ харсан цаанаас компьютер дээр ингээ харсан чил одоо ингээл манай монголчууд бол хашгираал явцсан л да нөө. Намайг ч одоо ингээ олимпийн орооны тэнд байсан монголчууд 5-3 багийнхан бас ирсэн байсан баг. Ер нь бас нэлээд олон монголчууд ирсэн.
манайхан гэвгэд хашгираад явангууд би бол за би ер нь ялж ял гэж бодсон. Тэгээ одоо ингээд шүүгчийн гар өргүүлж ээж одоо Монголын тамирчин ялдаа гэдгийг сонсч ээж л одоо үнэхээр одоо ялсан гэдгээ бол ойлгосон. Тэгээ одоо ингээд олимпиад медаль авсан тул би бол үнэхээр одоо баяртай байдаг. Тэр үед бол одоо үнэхээр бэлтгэл сургуулаа сайн хийгээд багш тасгалжуулагч нарынхаа хүчинд одоо ингээд бүтэц хэрэгтэй ингээд явж байгаа. Бүтэц хэрэгтэй медаль авсан. Үнэхээр одоо тэр үед бол одоо ингээд хэлчихэд бол бид нар бол бэлтгэлийг бол одоо чин сэтгэлээсээ нэг өдрийн бэлтгэл, нэг цагийн бэлтгэлийг бол маш үр дүнтэй хийдэг байсан. Багш нар хүртэл бол биднэрт бол одоо бүх сэтгэл зүрхээ зориулж ингэж хийдэг байсан. Тэрнийхээ хүчинд бол одоо олимпиад медаль авсан гэж боддгоо. За энэ одоо олимпийн хүрэл медаль, энэ хүрэл медалийг одоо ингээ авахд бол одоо манай багш одоо Монгол улсын гавьяа засагчуулагч Ганбат, одоо талигаач багш Монгол улсын гавьяа засагчуулагч банд талигаач багш манай одоо Ганбол багш, ер нь бол одоо банд багш байна. Одоо инх бат байна. Ер нь бол одоо ингээ манай бүх багш тасгалжуулагч тамирчдын маань одоо хүч хөдөлмөр юм байгаамаа. За 1995 онд бол одоо боксын мөнгө түвшин клубыг байгуулсан. Тэгээд бол нэг хэсэг бол одоо клуб маань завсарлаа. Одоо бол эргээд бол мөнгө түвшин клуб бол сэргээд ажиллаж байгаа. Манай клубд бол одоо миний төрсөн дүү одоо спортын мастер мөнгө сайхан ажиллаж байгаа. Мөнгө сайхан маань бол одоо 1996-аас 2002 онд бол одоо Куб улсад боксын мэргэжлэр дээд боловсрол эзэмшсэн жинхэнэ одоо Кубын тим школ маягаар одоо бэлтгэл сургууль хийж байгаа. Ирээдүйн одоо олимп дэлхийн аваргыг бол төрүүлнэ гэсэн бодолтойгоор бол одоо ингэ ажиллаж байгаа. Тэгээ манай хүүхдүүдс одоо бас боксч болох гэж бодож байна. Тэгээ одоо нийт тамирчидтай бол энэ олимпийн хүрэл медаль байна. Энэ одоо манай боксчдоос энэ олимпийн хүрлийг одоо өнгийн хувиргаарай, мөнгө, алтан медаль аваарай. Монголчууд олимпийн алтан медальтай болж олимпийн тэнгэрт одоо төрийнхэн алтан саяын талбайг намруулж ингийн юм одоо үлзийтэй сайхан өрөөлийг бол нийт тамирчидтай одоо хүсэж байна. Тэгээ Монголын үндэсний олимпийн орооны 50 жилийн тохиолдол нийт одоо Монголын тамирчид, багш нар дасгалжуулагч, эрдэмтэн, сэхэтэн нийт Монголын ард түмэнд одоо чин сэтгэлийн баярын мэнд хүргэе. Мөн одоо доогоогийн наадамд оролцож байгаа тамирчидтай спортын өндөр амжилт гаргаарай гэж хүсье.